За хуулийн төслийн 51-ийн 3 дээр сум гэдэг дээр нийслэлийн аслагдсан 3 дүүрэг буюу Баганга, Багнуур дүүргийг нэмье гэдэг санал өмнө байнгын орон дээр гаргасан. Баганга, Багнуур дүүргийг дүүрэг тасралтгүй ажилласан болон ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олох бөгөөд мөнгөн урамшуул олох журмыг засгийн газар батална гэж ингээд наллах дүүргийг орхиод оруулсан байгаамаа. Тэр наллах дүүрэг Баганга, Багнуур дүүрэг гуруулаа одоо аслагдсан дүүрэг бөгөөд бас амжиргааны төвшин доогуур, ажлын байр, хомс, иргэдийн орлого бас хүнд, дээрээс нь ажиллах хүчин бас доктортой ажиллахад хүндрэлтэй ийм аслагдсан 3 дүүргээ. Тэгэхээр энэ Баганга, Багнуур дүүрэг гэдэг дээр нэмээд наллах дүүрэгт гэж хуулийн төслийн 51-ийн 3 дээр нэмж оруулах зарчмын зөрүүтэй санал гаргаж байна. За хуулийн төслийн 1-р зүйл 51-ийн 3 дээр сум болон нийслэлийн Баганга, Багнуур гэсэн дээр нэмж наллах дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа гэдэг ингээд нэмээд наллах дүүргийг нэмье гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргаж байгаа. Зарчмын зөрүүтэй саналыг дэмжиж гэдэг саналын тэмээлээр санал уралт. За 75% хуваар санал дэмжигдлээ. За амар сайхан гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдлээ.